Цамцхан үзэгчтэй оргил цагийн 21 цагийн мэдээ эхлэхэд бэлэн болсон байна. Хамгийн цэнгэг, хамгийн зөөлөн Амритаус. Skyking сая дугаар худалдаанд гарлаа. Шинэ онд шинэ дугаартайгаа. Эхний мэдээ. За энэ оны 8 дугаар сард Монгол Улсын засгийн газраас гэрч хохирогчийг хамгаалах хөтөлбөрийг баталсан. За энэ хөтөлбөр нь энэ оноос эхлэн 2024 оны хүртэл үргэлжлэх юм байна. Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөр нь 3 үе шаттайгаар 2024 он хүртэл хэрэгжинэ. Сүүлийн 5 жилийн хугацаанд гэмтэргийн гаралт 24.4%-аар өссөн. За түүнчлэн иргэдэд учирсан хохирол, хор хөнөөлийг үндэслэн үзэхэд гэрч хохирогчид хамгаалалт огт байхгүй байж иржээ. Энэхүү хөтөлбөрт иргэний үндсэн эрхийн хүрээнд гэрч хохирогчийг хамгаалах үүргийг нарийн тусгаж өгснөөр онцлогтой мөн хэрэгжүүлэгч агентлагуудын үүрэг оролцоогч мөн заасан байна. Улсын хэмжээнд мөрдөгдөх үндэсний хөтөлбөр батлагдсан учраас орон нутагт дэд хөтөлбөр боловсруулах шаардлага гарсан гэдгийг хэллээ. Эдгэрэнгийн хохирлууд бол ингэж дахин ингэж өссөн учраас одоо гэрч хохирогч минь бол хамгаалтгүй болжээ. Хуулийн хүрээнд хамгаалахаас өөр одоо аргагүй болсон. За гэрч хохирогчийг хамгаалах чиглэлээр одоо зөвхөн хуультайгаа явсан шүү дээ бид нар. Одоо бол хөтөлбөртэй болчлаа. Тэгэхээр орон нутагт жишээлбэл манай аймагт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дэд хөтөлбөр гаргаж ажиллах хэрэгтэй болж байгаа. За аймгийн гэмтгээс урьдчилан зэрэглэх ажлыг зохицуулах зөвлөл энэ дарга болон нарийн бичгийн дарга нартай бол бий уулзсан. За дэд хөтөлбөр боловсруулж одоо зохицуулах зөвлөлийн эх оны анхны орлоор орж одоо төлөвлөгөөг батлуулах, цэцэн үнэнийг батлуулах энэ чиглэлээр бол ярилцж байгаа. Орон нутгийн зүгээс гэрч хохирогчийг хамгаалах байр хөрөнгөний асуудлыг шийдвэрлэх бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бас байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн ажиллана гэдгийг хэлж байна. 7 дугаар тойргийн тохирын албанд гэрч хохирогчийг хамгаалах чиглэлээр 5-аас 6 иргэн үйлчлүүлж туслалцаа авсан байна. Хөтөлбөр үргэлжилж байна. За улсын хэмжээнд мал тоолох ажиллагаа энэ сарын 7-оос 15-ны өдрүүдэд үргэлжилжээ. За энэ хугацаанд манай аймагт 43900 орчим мал тоологдсон байна. За энэ үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад 2800 орчмоор нэмэгдсэн байна. За энэ сарын 7-оос 15-ны хооронд улс орон даяар мал тооллого явагджээ. Манай аймагт уг тооллогыг хөдөөгийн 7 чиглэл төвийн 14 багт явуулсан байна. За одоогоор дүнг нэгтгэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 43900 орчим мал тоологджээ. Уг үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад 2800 орчмоор нэмэгдсэн дүн юм. За мөн мал бүхий өрхийн тоо 40 орчмоор нэмэгджээ. Энэ нь Баян Өндөр сумын малчин баг татан богцонтой холбоотой юм байна. Ингэснээр манай аймгийн малчин өрхийн тоо 180 гаруйд хүрчээ. За энэ жилийн үед бол яг мэдэн жил бол ер нь 41,000 толгой мал яасан. Энэ жилийн 2800 малаар нэмэгдсэн байна. Өрхийн тоо бас мөн 30-аас 40 өрхөөр нэмэгдсэн байгаа. Энэ бас нөгөө малчин баг маань эргээд одоо жаргал нут руу шилжсэнтэй холбоотойгоор нодлын их малчин баг руу өрхөд шилжсэн. Малтай өрхөд, малчин өрхөд энэ жил эргээд одоо малчин багтсан байгаатай холбогдоод эргэж одоо эднийхээ энэ багууд руу малчин багаас шилжилж байгаа өрхөд зүйтэй. Энэ байдлаар нэг нэлээд өрхөд нэмэгдэж ороод энэнийхээ зөрүүгээр одоо 2800 мал нэмэгдэж байна. За өсөлтийн хувьд хонь 555, ямаа 1119, үхэр 790, адуу 400 орчим толгоогоор өссөн байна. За манай аймгийн хувьд эрчимцэн мал аж ахуйн эрхлэх иргэдийн тоо өмнөх оноос нэмэгдэжээ. Тодорхойлбол 16 иргэний эрхэлж буй фермийн аж ахуйд 300 гаруй үхэр тоологджээ. Дээр дүрцэн тоо урдчилсан дүн бөгөөд удахгүй эцсийн байдлаар нэгтгэнэ гэж Баян Өндөр сумын статистикч ярьлаа. За аймгийн онцгой байдлын газарт энэ он гарсаар 212 удаагийн галт төмөр гамшиг ослын дуудлага гарчээ. За үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.4%-аар өссөн үзүүлэлт юм байна. За мөн энэ онд аймгийн онцгой байдлын газрын албаагчид 15 хүний амь насыг аварчээ. Нийт гарсан 212 удаагийн дуудлагын 193-ыг галт төмрийн дуудлага эзэлсэн байна. Үүний дийлэнх нь гэр хорооллын нутаг дэвсгэрт иргэдийн санамсар болгоомжгүй байдал, гэр орон сууцныхаа цахилгаан угсралт ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүйгээс галт төмөр гарах шалтгаан болж байгаа гэдгийг хэллээ. Түүнчлэн хүйтний улиралд галт төмрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг. За иргэд олон нийт галын аюулгүй байдал, цахилгаан ашиглалт угсралтыг сайдар шалгаж байх. Мөн бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гарч хандах хөнгүү гэртээ цоожилт үлдээхгүй байхыг анхаарууллаа. За аймгийн хэмжээнд он гарсаар нийт 212 удаагийн
галт төмөр гамшиг өслийн тохиолдол илэрсэн байна. За үүнийг ангилах юм бол галт төмөрийн дуудлага 193. За ойрын төмөр бол аймгийн хэмжээнд л гараагүй байгаа. За тээврийн хэрэгслийн ос бол 8. Усны үед нэг малын халдвар 43, салхи шуургыг ахуй ус 6 тус бүртгэгдсэн байна. За өнөө 2014 оны мөн үетэй харьцуулах юм бол 9 дуудлагаар буюу 5.4%-аар нэмэгдсэн зүйлтэй байна. 193 удаагийн галт төмөр гарснаас за ихэнх дийлэнх тохиолдолд нь объектын галт төмөр эзэлж байгаа. За энэ объектын галт төмөр гэдэгтээ болохоор гэр байшин үйл зууны байшин хашаа сарвчтай дийлэнх хувийг эзэлж байна. За ингээд ард иргэдээр шимжүүлэхэд хүнтний үйлрэл хийж байгаа толгодуулан дулаан хувцас сайн өмсөж гадуур дурах дулаан хувцас сайн өмсөж байгаа. Бас бага насны хүүхдийг гэрт хараа хяналтгүйгээр ганцаарнгийн үлдээхгүй байх. Шинэ жил болж байгаа толгодуулан пиротехникийн хэрэгслийг одоо ашиглах аюул байдлыг сайн хангаж ажиллахыг иргэдэд анхааруулж байна. Түүнчлэн иргэд цахилгаан угсралтай сайдар шалгаж, байнгын залгаатай байдаг цахилгаан хэрэгслүүдэд тогны их усүрээс нь бүрэн салгаж хэвших хэрэгтэйг санууллаа. Энэ онд аймгийн онцгой байдлын газар галт төмөр гамшиг ослын нөхцөл байдалд нийтдээ 15 хүний амнаас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллажээ. Галт төмөрийн аюулаас болж хамгийн багадаа айл өрхөд 15-аас 20 орчим сая төгрөгийн хохирол учирдаг. Өнгөрөх чонд галт төмөрийн аюулаас болж 1 тэрбум орчим төгрөгийн хохирол иргэд аж ахуйн нэгжид учирч байсан бол энэ онд 2 тэрбум 430 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Хамгийн цэнгэг, хамгийн зөөлөн Амритаус. Sky-ийн сая дугаар худалдаанд гарлаа. Шинэ онд шинэ дугаартайгаа. Тайгод оргил цаг мэдээлэл хөтөлбөрийг үзэж байна. За улсын спортын улсын авраг шалгаруулах тэмцээн өнөөдөр Хангар спорт ордонд нээлттэй хийлээ. За энэхүү тэмцээнд 10 багийн 180 гаруй тамирчин оролцож 300 багц медалийн төлөө өрсөлдөж байна. За Ингүүдал компанийн нэрмжид улсын спортын улсын авраг шалгаруулах тэмцээн өнөөдөр манай аймагт нээлттэй хийлээ. Уг тэмцээн нь 5 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд энэ удаад 10 багийн 180 гаруй тамирчин оролцож байна. Тухайлбал орчлон, СС, Хилэм, Хангар спорт клуб, Улсын спорт сургалтын төв, Сонгон хайрхан, Баянгол, Баян зүрх, Багнуур дүүрэг болон Говьсөнбөр аймгийн баг тамирчид оролцож байна. За дээрх тамирчид нь 8-аас доош 12-оос 14, 9-оос 11 болон 15-аас дээш насны ангиллалд 300 багц медаль болон цомын төлөө өрсөлдөнө. Тэмцээн 3 хоногийн турш явагдаж дүнгээ гаргатна. Ингүүдал компани нэрмжид цомын төлөөх тэмцээн 5 дахь удаага манай Хангар спорт клубуд амжилттай зохион байгуулагдаж байна. За энэгүй тэмцээн одоо энэ удаагийн тэмцээн бол маш олон тамирчдыг хамарсан тэмцээн болж байна. Нийтдээ 10 багийн 180 гаруй тамирч байна. За эдгээр тамирчид маань 4 насны ангиллаар нийтдээ 300 багц медалийн төлөөх одоо өрсөлдөөнд одоо өнөөдрийн тэмцээн амжилттай зохион байгуулж байна. За улсын спортын улсын авраг шалгаруулах тэмцээн нь өрөөр даллах, араар даллах, мэлхий, далайн гахаан сэлэлт 50, 100, 200 метрийн зайд явагдана. Мөн холимог сэлэлт болон дөрвийг үрчхэн 100, гөөхэ сэлэлтийн дөрвөлт шилдүүдгийг тодруулна. За шүүлтээвд олон улсын усан сэлэлтийн холбооны дүрмээр явагдах бөгөөд 15 шүүгч ажиллаж байна. За энэхүү тэмцээнд улсын спортын үндэсний шгшээ багийн бүрэлдэхүүнд багтаж улс төв дэлхийн чансаа өндөрт тэмцээнд оролцож байсан олон тамирчин хурд хүчээ сорж байна. За энэ ч утгаараа тэмцээний эхний өдөр 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн улсын рекордыг Баян зүрх дүүргийн багаас оролцож буй инх хүслэн шинжлэн тогтоосон байна. Оргил цаг мэдээлэл хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Мэдээлэл хөтөлбөр үргэлжилж байна. За шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагууд баяраа тэмдэглэж байна. За тиймээс архи согтууруулах хундаг тохируулан хэрэглэхийг аймгийн цагдаагийн газраас анхааруулж байна. Шинэ жилийн өдрүүдэд аймгийн цагдаагийн газраас нэмэлт эргүүл гарган ажиллуулахар болжээ. Аймгийн цагдаагийн газраас шинэ жилийн баяртай холбоотойгоор гэмт хэрэгээс зөрчилсөн сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж иргэд мөн согтууруулах хундаа худалдан борлуулдаг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хургуулan ажиллаж байгааг хэллээ. Албан мэдэгдэлд энэ оны гэмт хэргийн талаарх сэрэмжлүүлэг аж ахуйн нэгж байгууллагуудын харуул хамгаалалтыг өндөржүүлэх, шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ согтууруулах хундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтсон нэгнийгээ баяр дуусны дараа ар гэрт нь нэгдсэн журмаар хүргэх зэрэг ажлыг зохион байгуулах мэдэгдлийг өгсөн байна. Энэ сард баярын
үйл ажиллагаа ихээр болдогтой холбоотойгоор цагдаагийн газарт ирэх дуудлага, мэдээлэл, гэмт хэрэг зөрчил ихсэх хандлагатай байдаг байна. За иймээс энэ сард цагдаагийн газрын даргын тушаалаар нэмэгдэл эргүүл ажиллаж эхэлсэн байна. За үүнийг манай аж ахуйн нэгж байгууллагууд иргэд маань бол хүлээж авч за альва баяр ёслолыг тэмдэглэхдээ согтууруулах хуулийн зүйлийг аль болохоор хэрэглэхгүй байх талаас нь. За согтууруулах хуулийн зүйлийг хэрэгэлсэн тохиолдолд за хэтрүүлэн хэрэглэхгүй байх тийм ээ. Ер нь бол жилээс жилд 2014 он за 13 оныг бид нэр харьцуулаад үзэхэд жилээс жилд бол энэ шинэ жилийн баяраар тэмдэглэхдээ энэ сард бол ачаалал бол нэлээд ихсдэгэ. Энэ бол цагдаагийн газарт бүртгэгдсэн гэмт хэрэг захиргааны зөрчлийн тоогоор бол нэлээдгүй ачаалал бол ихсдэг. За энэ баярын үеэр бол иргэд маань баярыг хэдийгээр сайн тэмдэглэн өнгөрөөдөг боловч за гэмт хэрэг захиргааны зөрчлгүүгээр амар тайван сайхан баярыг тэмдэглэж өнгөрүүлэхийг бол бас зорих хэрэгтэй. За манай цагдаагийн газраас энэ шинэ жилийн баярын үеэр энэ арга хэмжээг ухтаад Орхон аймгийн цагдаагийн газрын тушаалаар за нэмэгдэл эргүүлэх ажиллаж байгаа. За нэмэгдэл эргүүл маань шөнийн 0:1 цаг за шаардлагатай тохиол шөнийн 0:3 цаг хүртэл уртасган цагаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд за орой 21 цагаас шөнийн 0:1 цаг хүртэл бол за 50 хүний бүрэлдэхүүн төвөөр гэр хороолол болон төвийн хэсэг за говьр баян цагаан гэх мэт захын хороолол дүүргүүдэд бол явган эргүүлийг ажиллуулж байгаа. Нэмэгдлэр мөн түншлэн олон нийтийн цагдаагийн эргүүлүүдийг бас нэмэгдлэр ажиллуулж байна. Иргэд олон нийт баярынхаа өдрөөр согтууруулах хундааны зүйлийг баг хэрэглэж шинэ жилийн баяраа зөв болгосон тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн цагдаагийн газраас иргэддээ уриаллаа. Түүнчлэн шинэ жилийн баяртай холбоотойгоор пиротехникийн хэрэгсэл болох солиуд, бенгалийн галз зэрэг бүтээгдэхүүнүүд томоохон худалдааны төвүүд болон гудамж талбайд ил задгаагаар зарагддаг. За иймээс аймгийн цагдаагийн газар, мэрэгжлийн хилтийн газар, онцгой байдлын газрууд хамтран 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэгдсэн шалгалт зохион байгуулахаар болжээ. Өчигдөр буюу энэ сарын 17 оны өдөр аймгийн өсчин гоо засалчдын холбоо за өнгөрч байгаа оны ажлаад өгнөж шинэ жилийн баяраа хийсэн байна. За энэ мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. За манай аймгийн өсчин гоо засалчид өчигдөр буюу энэ сарын 17-нд оны шилдэгүүдэд тодрууллаа. Өнгөрч буй 2015 онд Орхон аймгийн өсчин гоо засалчдын холбоо Монгол Улсын мэргэжлийн шилдэг холбоо болсон байна. За мөн бүсийн шилдэг түнш байгууллагаар өргөмжлөгдөжээ. Мөн манай аймгийн гоо засалч гэрэл туяа Тайланд улсад болсон Азийн өсчин гоо засалчдын 18 дугаар олимпиад хувийн будалтаар оролцож 15 дугаар байранд орсон байна. За энэ мэт олон амжилтаар манай аймгийн өсчин гоо засалчид оны ажиллаад өгнөлээ. Энэ хугацаанд бид нар бас техник технологийн шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх, янз бүрийн шинэ урсгал үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, үйлчилгээний шинэ менежментүүдийг нэвтрүүлэх тал дээр бид нар хамтран амжилттай ажиллалаа. Энэ хугацаанд бид нар манай хамт олон Монгол улстай мэргэжлийн шилдэг холбоо болсон одоо том амжилтаар бид нар энэ 2016 оноо өгтөж байна. Түүнчлэн бид нар энэ бүс нутагтаа одоо шилдэг түнш байгууллага болсон одоо ийм хоёр том амжилтаар өгтөж байна 2016 оноо. За түүнчлэн эх жил бүгд найрамдах Солонгос улсад зохиогдох өсчин гоо засалчдын дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд манай аймгийн баг улсаа төлөөлж оролцох гэн за дашрамдуртахад манай аймагт 80 орчим салан үйл ажиллагаа явуулж 300 гаруй өсчин гоо засалж ажилладаг байна. Үзэгчдээ та бүхэнд 12 дугаар сарын 18-ны өдрийн оргил цагийн мэдээг үзүүллээ. Хөтөлбөрийн турш бидэндээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Маргааш энэ цагтаа тоймчийн цаг хөтөлбөрөөр эргээд уулзцгаая. Баяр та үзэгчдээ.